За яг ер нь бол одоо ардын намын бүлэг дотор бол үргэлж би цөөнхийг дэмждэг. Энийг манай бүлийн гишүүд мэддэг баг. Ягаад гэвэл энэ бол өөрөө ардчлалын бас парламентын зарчим учраас. Гэхдээ одоо эрдэнэ мэтийн хүмүүс одоо ийм юм яриад байж болохгүй. Нэг шудраг ёсны дүр хэсэгчээд энд суугаад нэг шудраг ёс яриад ах юм байхгүй. Нийгмийн даатгалын одоо хувийн компани шиг ашиглаж исэн үнэн шүү дээ. Эсвэл төрийн мөнгөөр одоо амралт бариад байж байгаа нь байж л байдаг шүү дээ. Ах トゥ хамаатан саднаараа нийлүүлээд Баянгол дүргийг хувьчилж аваад Эрдэнэ банкын хошуугээд байгуулсан энэ бүх буруу жишгээс чинь болж л өнөөдөр ийм зүйл болж байгаа. Тэгэхээр Бацаандан гишүүн, Пүрэв дөрж гишүүн гэдэг хүмүүс наад бүлгийнхаа даргаыг солио. Наад хүн чинь байх одоо байж байгаа нөхцөл та нар хичнээн шудраг яс ярих гээд бүтэхгүй. Дүрэн тохирохгүй хүн гэж бас байдаг байхгүй юу? Тэгээ сая бол энийг хэлье гэсэн тэгээд гараа явчлаа бас хайрын цаг боллоо. Сүүлийн 4 жилийн хугацаанд хэд хүрэлгэн ирж явсан нь бол үнэн. Өнөөдөр энэ аудитын дүгнэлтээс гэсэн бас тодорхой харагдаж байгаа хаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар 4 жилийн хөтөлбөрөө одоо ингээд батлуулж байна. Энэ бол одоо маш их тийм чухал баримтчиг, хариуцлагатай баримтчиг гэж ойлгож байна. Ер нь бол энэ төр хэмнэлтийн горимд шилжиж дараагийн одоо 4 жилийн хугацаанд ард иргэдийн сэтгэл зүйтэй хамт байж иж төрийн хэрэглээ, иргэдийн хэрэглээ хоёр аль болохоор ойрхон байж иж энэ зүйлийг бид нэр давж гарнаа. Тэм учраас энэ 2008 оны Европын холбооны улсуудын хямрал, 2011 оны Италийн хямрал, 2012 оны Грекийн хямрал бүгдээрээ л яг энэ төрийн хэмнэлтийн горимд шилжээд засгийн газрын хөтөлбөрөө батлуулсныхаа дараа өөрсдөөсөө эхэлжсэн ийм зүйлийг бол хийж исэн юм билээ. Тэгэхээр үүнийг бол ерөнхий сайд хэрэглэх газрын дарга бол яг энэ хөтөлбөрийнхөө дараа үедээ маш их анхаарах хэрэгтэй байхаа гэж бас бодож байгаа. Тэгээ зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй болсон олон жишээ байгаа. Одоо жишээлбэл яаж хэрэгжүүлэх вэ гэдэг энэ зүйл дээр улсын их хурлын энэ тамгын газар жишээлбэл магадгүй лоц нөт ч юм уу ийм програм ашиглаад офисын хэмнэлтийн одоо горимд шилжиж чадвал хэдэн төгрөгийг тооцож үзэх вэ гэдээ эхлүүл бидний одоо тэр төвшүүлж тавиад байгаа энэ зүйлийг ард иргэд дэмжинэ. Одоо төрийн байгууллагуудад жишээлбэл машина гарын үсэг зураад ундаг соёлыг бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал бас бид нэр энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж чаднаа. Ийм сэтгэл зүй өөрөө бүрдэнэ. Одоо энэ өнгөрсөн 4 жил тараагдсан энэ маякуудыг хурааж авах хэрэгтэй. Одоо бараг гадаа байгаа 10 машины нэг нь маягтай машинууд явж байна. Сая 9 сарын 1-нд хүүхдээ хөргөж өгөхгүй явж исэн 2 маягтай машин хоёулаа дүрм зөрчөөд замын улзуур дээр мөргөлдчихсэн байж. Энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд гарсан энэ зүйлүүдийг одоо бид нэр хамжаарахтай байх цаг болсон байна. Төрийн албаны энэ одоо том өрөө тасалгаа Эрдэнэ гишүүний одоо барьчихсан тэр зүйлүүдийг хэмнэх юм бол ямар асуудлуудаар бид нар энэ төрийн илүү байгаа метр квадратуудыг хэмнэж юунд зарцуулж болох вэ гэдгийг бас тооцож гаргах хэрэгтэй байхаа гэж бодож байна. За ийм зүйлүүдийг бид нар цаашдаа бол одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өөрсдөөсөө эхлэх болов уу гэж бодож байна. За ингээд тодорхой нэг 2 санал байна. Эрүүл мэндийн сайдтай би бас энэ шүдний өвчлөлийн талаар их ярьжсэн. Энэ хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд бол ихэнх нь шүдний өвчлөлтэй байт юм билээ. Тэгээ энэ хөтөлбөрөөл энэчээ бас ингээд орсонгүй засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусна гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр бол та бас их анхаараар. Ягаад гэвэл сумдуудад шүдний эмч байдгүй. Зөөврийн байдлаар ч юм уу одоо очиж жилд нэг удаа шүдний эрүүл мэндийн үзлэг хийдэг байх энэ зүйлийг бас санал оруулсан. Тэгээд энэ бол бас төрийн байгуулалтын байнгын хорон дээр одоо дэмжигдээгүй. За өөр бас нэг зүйл байгаа. Энийг бас одоо боловсролын яам, байгаль орчны яам хоёроос би асуух гэдэг юм л да. Энэ Бодруулга ах уу Ердэнэ гишүүн? 1 минут Ердэнэ гишүүнд өгчээ. За энэ Монголын нууц төвчөнд одоо бичигдсэн түүхэн дурсгалт газруудыг олон улсын түвшинд хүлээмжшүүлэх гэдэг ийм саналыг миний хувьд оруулсан юм аа. Тэг яг чуулган дээр бас нээлттэй яриад яг ер нь бол ирэх одоо оны 4 сараас ахуулаад өөр улс орнууд одоо энэ их баг хаадууд төрсөн гэдэг зүйлийг зарлах гэж байгаа ч юм уу ийм том одоо ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа юм билээ. Үүнийг бол би одоо хэрэглэх газрын даргад бол энэ бичиг баримтуудыг бол өгсөн байгаа. Тэгэхээр аялал жуулчлал боловсролын яам хоёрын дунд энэ түүхийн хүрээлэнгийн үйл ажиллагаа бас ингээд яваад идэг. Тэгээ бид нэр их эзэн Чингис хаангаа ярьдаг, хуралддаг танхимаа нэрлээд ч юм уу, эсвэл одоо буудаг Чингис
одоо онгоцны буудлаа нэрлэж ч юм уу Чингис хаан болон баг хаадуудтай холбоотой асуудлыг бид нэр баталгаажуулж авч чадахгүй. Адаглаад одоо Google Map дээр гарч ирдэг энэ түвшин бид нар За, оюун эрдэнэ гүшүүн үг хэллээ.